Кесар хагалгааны дараа нэрээ хүүхдээ хөхүүлэх. Кесаривын дараа сүү ирэхгүй гэж олон ээжүүд айж байна. Гэхдээ энэ үнэн биш. Кесаривын дараа хөхөөр хооллох боломжтой. Гэхдээ энэ төрх арга нь эхний өдрүүдэд бэрхшээл үүсгэж магадгүй. Хамгийн чухал нь хөхийг эрт тавихгүй байх. Ээжийг хүүхдээс нь хэдэн цагийн турш салгах явдал юм. Кесаривын дараа хүүхэд болон ээж нь ихэвчлэн тусдаа байдаг. Хүүхдийг хооллохын тулд цагийн хуваарийн дагуу авчирдаг. Энэ нь хөхөөр хооллохыг хүндрүүлдэг. Ээж нь хагалгааны дараа сайн мэдрэмжгүй байдаг. Байрлал өөрчлөх. Санаа зовох хэрэггүй. Хүч чадал гарч хүүхэд тань ойрхон байхад түүнийг гартаа барьж хөхийг нь байнга санал болгоорой. Арьс арьсандаа байнга холбоотой байлгаарай. Хажуугаараа эсвэл гарын доороос хооллохыг сураарай. Энэ нь кесаривын дараа хамгийн тохиромжтой байрлал юм. Эдгээр бэрхшээлүүдийн улмаас сүү ирэхэд ойролцоогоор 1 өдөр хойшлогдож магадгүй. Эхний өдрөөс эхлэн тогтмол сүүг шахах нь чухал, ингэснээр лактацийг дэмжинэ. 3 цаг тутамд хөхнөөс 5-7 минутын хугацаанд сүүг гараар шахахад хялбар бөгөөд эмнэлгийн ажилтнаас тусламж авахыг хүсээрэй. Хөхөөр хооллох хүсэлтэйгээ эмчид хэлээрэй. Эмийн томьёолол хийхэд хөхний сүүтэй нийцэх эмийг сонгох боломжтой. Эмийн хэрэглээг зогсоох хүртэл 3 цаг тутамд сүүг шахаж байгаарай. Хөхөөр хооллох нь маш уян хатан процесс бөгөөд эмнэлгээс гарсны дараа тохируулах, хөхүүлэх арга барилыг сайжруулах, тав тухтай байрлалыг сонгох, холцноос зайлсхийх боломжтой. Мэргэжилтэнд хандаж тусламж аваарай.